Сайн байна уу? Санан байна. Энэ удаагийн сахиусны зөвлөгөө уншлага тавтай морил. За, сахиусны зөвлөгөө уншлагаар нь сайхан чөлөөтэй зөвлөгөө харж өгөх болно. Зөвлөгөөнийхөө эхнийхээ хэсэг дээр нь таны одоогийн байдлыг нь харж өгснөөр энэ уншлага яг таны одоогийн нөхцөл байдалтай таарж гин үү? Яг ямар сэдвийн талаар зөвлөгөө өгж байна вэ гэдгийг тодорхойлж өгөх болно. За, тэгээд уншлага нь ямар ч хугацаатай байж болно, ямар ч урттай байж болно. Уншлагынхаа нэмэлтийнх нь үеэр нэмэлт нь болохоор яг өөрийнхөө их уншлагатайгаа адилхан хэмжээтэй урттай байх болно. За 3 групп байна. Энэ уншлагыг ямар сэдв дээр ямар ч нөхцөл байдалд сонсож болохоор уншлага байгаа. Pink Amethyst эхний групп. Ийм зурагтай үзэр байна. За 2 дахь групп нь Turquoise. Ийм зурагтай үзэр байна. 3 дахь групп нь Super 7. Ийм зурагтай үзэр байна. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдж буй группыг сонгож болно. Групп номер 1 уншлагатай тавтай морил. За одоо энэ Pink Amethyst буюу ягаан amethyst, Divine Love гэгийн хайр дурлал Soul Star Chakra гэж чулууг сонгосон байна. За ягаан amethyst нь хайр дурлал гэгийн сахиусны зөвлөгөөтэй сахиусны чиглэлтэй хайр дурлалыг бэлэгддэг үзэр байна. Сарнайн зургалтай үзэр байна. 2 ширхэг зоос доорн байна тий. 4 ширхэг зоос байгаа маань дээрээ доороо Soul Star Chakra. За энэ маш гэгийн хайр гэхлээр одоо их эрдлийн харилцааны тухай уншлага байх боломжтой. Яг юуны талаар уншлага вэ гэдгийг бүгдээр хөзөр суглаад харъя. Яг юуны талаар уншлага байна. 2 үзэр гарч ирж байна. House 7 7-дугаар гэр. Энэ бол ерөөсөө relationship харилцааны тухай юм аа тий. Үерхлийн тухай юм аа. Profound relationships, утга учиртай харилцаа, intimacy and romantic partnership. Үерхлийн тухай, хайр дурлалын тухай House 4 4-р гэр өөрийнхөө суурийг бүтээх, амьдралынхаа суурийг бүтээх тий. Гэр бүлээ босгох, гэр орчин, амар амгалан бөгөөд тав тух гэдэг ийм үзэрнүүд гарч ирсэн байна. За тэгэхээр групп номер 1 таны уншилгаа нь баараггүй хайр дурлалын тухай байх нэ. За групп номер 1-ийн хайр дурлалын одоогийнх нь байдал нь ямар байдалтай байна хараад үгэй. Өөрийгөө батлах гэж чийжгүй байдалтай байна гэж харагдаж байна. За өөр нэмэлт үзэрнүүдийг харъя. За тав үзэр харъя. Ace of Pentacles, Knight of Pentacles дуушаарсан. 3 of Cups. За групп номер 1 таны хайр дурлалын амьдралд та магадгүй их эрдлийн аян замналд гарсан байж болно. Гэтэл их эрдлийн аян замнал дээр нь их эрдүүлэн гэдэг ч юм уу те ховж өөр хүнтэй уулзах сэтгэнэх болцох гэх мэт юм жоохон шалиг үйлдэл гэж ярина те шалиг үйлдэлийг бэлэгддэг хүсэж гарч ирсэн байна. Шалиг үйлдэлийг гаргаад иж болцсошгүй те жоохон тавтаргүй найдваргүй байж болцсошгүй. Тэгээ та ууг нь энэ харилцааны төлөө айгүй хичээсэн, их зүйлийг хийсэн, баггүй хэмжээний хичээл зүтгэлийг гаргасан. Тэгээ хамаг л байдаг бүхий л зүйлс энэ харилцаанд зарцуулсан боловч нөгөө хүн нь жоохон тавтаргүй байгаад байна. Нөгөө хүн нь таныг үнэлэхгүй байна. Нөгөө хүн нь таныг дутуу үнэлээд байна тий. Одоо таны хичээл зүтгэлийг үнэлэхгүй байна. Тантай нэг жоохон нэг чухал биш юм шиг, хайнгач юм шиг нэлээд хайнгачцаад байгаа харагдаж байна. Тийм учраас та болохоор за энэ харилцаа ер нь дэмий юм шүү, ер нь болчт юм уу гэдэг юм ууралсан, ер нь болчт юм уу шиг гэсэн юм хоолой сонсогдоод байна. Ийм мэдрэмжтэй байж болцсохгүй байна. За энэ нөхцөл байдал дээр айгүй хүчтэй манифестийн чадвар танд байсан байна. Айгүй хүчтэй манифест хийж чадсан байна. Тэгээ таны манифест хүслүүд нь биелсэн байна. Ууг нь бол яг хүсэл мөрөөдлийнх нь нөхцөл байдал, хүн ууг нь бол мөн. Тэгээд энэ зүйлийн төлөө та нэмээд хичээгээ тэмцмээр л байгаа харагдаж байгаа. Тийм гэхдээ бас энэ одоо жоохон те таны талаас айгүй сериус, таны талаас айгүй хичээл зүтгэл гаргаад хахад нөгөө хүн нь яагаад ийм хайнга байгаа даа, яагаад ийм баг над танаас өөр хүнийг сонирхоод байгаа, эсвэл
Тэгээ та хоёр харилцаанд орсон гэрэлсэн суусан хүмүүс ч яж болно. Гэтэ яагаад энэ хүн ингэж миний гаргаж байгаа хэмжээний хичээл сэтгэл гаргахгүй байна. Ийм айгу хайн гайгаад байна гэсэн байдлын бухимдлууд бол гарч иржээ. Мэдрэгдэж байгаа байна. За энэ хөзөрнүүд дээр нэмэлт мэдээллүүдийг харъя. За групп номер 1 хөзөрнүүдийн нэмэлт мэдээллүүдийг нь харъя. Би мэдээллийг арай л хурдан гаргаад ирэх шиг боллоо. Тийм тэгээд ер нь би одооноос уншлагуудаа арай жоохон яг л уншлага хэдийн хугацаанд гарч ирээд дуусна. Тэр үгээр нь л дуусгачихъя гэж бодож байгаа. Тэр нь илүү үнэн ч юм байна гэж ойлгосон. Тэгэхгүй өмнө нь болохоор уншлагын мэдээлэл нь 5-8 минут дээр дууссан байгаад байдаг. Тэгээд би хүмүүс муухай мэдрэмж авчих вэ гэж санаа зовоод 10 минут 15 минут хүртэл шахаад уншлагаа гаргачдаг байсан. Тэгээд комент дотор илүү дутуу юм яриад байна гэсэн гомдлууд ч гэсэн ирдэг. Тийм. Тэгэхээр би яг уншлагынхаа мэдээлэл гаргасан яг болсон гэж байгаа бол тэр үед юм тэгээд дуусчихаа гэж бодож чинь тэгээд ийм шин стилээр уншлагуудаа хийж явж байгаа. Даяанда яаж миний уншлагыг төгсөх нь үү? Харцгаая бүгдээрээ. За айгу илүү дутуу юм ярьчлаа уучлаарай. За яг зөвнүүдийн нэмэлтүүдийг нь харъя. Энэ нөхцөл байдал дээр нэмэлт нөхцөл зөвлөгөөг нь харъя. За тий хариуцлага алтаад байна тий. Ихэрдүүлээ гэж бодож байгаа хүн харилцааны айгуу дажгүй яваад байгаа хүн нь жоохон хариуцлага алдаад байна. Тавтаргүй гэдэг үлээ. Тавтар алдна гэдэг үлээ. Тийм үг байдаг да. Үг орж ирэх гэлэн тэгээд чаавас миний мэддэггүй л үг болол та. Ace of Pentacles, the Emperor. Тийм та энэ нөхцөл байдал дээр баггүй мөнгө зарцуулсан ч байж болно. Хөрөнгө мөнгө зарцуулсан ч байж болно. Энэ харилцаа энэ нөхцөл байдал түүний карьерт гэдэг ч юм уу тийм. Энэ нөхцөл байдалтаар коуч ч гэсэн авсан байж болно. Хайр дурлалын коуч, сэтгэл зүйч, therapist-ээр орсон ч байж болно тийм. Осын therapy, ганцаарчсан therapy, сэтгэл зүйн зөвлөгөө, коуч, талент засгалын коуч гэх мэт зүйлс ч авсан байж болно. Бага харагдаж байна тийм. Тухайн хүн бол үнэхээр хариуцлага алдаад байгаа тал харагдаж байна. Knight of Pentacles тэгээд яг амлалтсан учраас гэдэг ч юм уу эсвэл яг энэ аян замналт ихэрлэгийн аян замналтаа яг гарсан учраас одоо энийга арай тавьж явуулж бол чадахгүй байна. Гэхдээ болтгсон бол бараг болчих юмсан гэсэн юм зэвүүцлийн үг хэллэг юм мэдрэмж надад аяг хүчтэй мэдрэгдэж байна гэд яг сонсогдоод байна юм болж болтго гэсэн бол болчих юмсан гэд үгээ л ингэж байдаг да яг үгээ хэлж байгаа бол мэдрэгдээд шүү групп номер 1 маань. За тийм judgment тийм энэ нөхцөл байдал энэ аян замл нь ууг нь бол зөв зам мөн гэдг нь бол та мэдээд байгаа ухамсарлаад байгаа зөв зүйл мөн гэдг нь бол мэдээд байгаа ууг нь бол тийм. Гэхдээ бүр арай л ядарч гин арай л эцэж гин надаас л айгүй их хичээлцэл гараад байна гэсэн мэдрэмжүүд танд байгаа харагдаж байна. Яага бүх зүйл надаас шалтгаалж байгаа бэлээ гэх мэт мэдрэмжүүд хүчтэй байна. За одоо энэ ихэр төлөвд хосууд бүтээсэн deckness зөвлөгөө авъя. Weekend-л гэдэг газар гарч ирсэн байна. Одоо зөвлөгөөнийхэн сахиусныхан зөвлөгөөг нь оруулж ирье. Энергийн шалгалт нь бол ингээ болж байна. Энергийн шалгалт нь таарсан болвол энэ таны уншлага мөн гэсэн үг юм шүү. Тэгээ энергийн шалгалтыг ярьж гисэн маш баггүй зүйлсүүд ойлгомжтой тодорхой болж өгсөн болов уу гэж бодож байна. За яг сахиусныхан зөвлөгөөг нь харин энэ нөхцөл байдал дээр ямар зөвлөгөө хэлж өгмөрөө 0727 сахиусны тоо харагдлаа. Сахиус энэ нөхцөл байдал дээр ямар зөвлөгөө групп номер 1-т хэлж өгөх вэ? Confusion 11 ихэрдлийн тоо байна тий. За ихэрдлийн ийм талууд нь хоорондоо нэгэнтэйгээ одоо ивтэй байна, зөв замаараа байна, хоёулаа баланстай байгаа бэлэгдэх тоо юм аа гэсэн орчуулагтай үзэр байна. Confusion толгой эргэх, суралцах. Үнийг хайж байгаа хүн болгоно хүний толгойн эргэх үе ирдэг. Гигэн чанараас үннийг асуугаарай. Тэгэж үнэн хариултыг олоорой. Let love show you how to learn from each other. Хайр гэдэг зүйлээр дамжуулж нэгнээсээ суралцаарай гэдэг зөвлөгөөнүүд гарч иржээ. За
Хэд хэдэн үнэхээр том жинтэй зөвлөгөөнүүд орж ирж байна. Эхнээс нь задлаад хэлж өгье. Эхний зөвлөгөө нь болохоор та болон таны ихэр төлөвлөд яг баланстай байдаг. Ямар ч нөхцөлд ямар ч тохиолдолд баланстай байдаг. Балансаа хизээж алддаггүй та болон таны ихэр төлөв хоёр. Тэгэхээр та нөгөө хүнээсээ их хэмжээний хичээл зүтгэлийг гаргах боломжгүй. Тэгээ та хичээсэн нөгөө хүн хичээгээгүй гэсэн үзэгдэл бол хизээч байх боломжгүй. Та түүний араасгүйгээд тэр хүн араас гүйлгүүлээд сонирхолтой байгаад байна гэдэг үзэгдэл ч гэсэн байхгүй. Ихэр төлөвд бол үргэлж баланстай байдаг. Үргэлж тэнцвэртэй байдаг гэдгийг зөвлөж байна. За англиар айгуу жоохон confusion буюу одоо толгой хэрэгжиж болцсошгүй. Тэг юу гэсэн үг юм бэ? Би мөнгө зарцуулаад хаа тэр нэг ч удаа мөнгө зарцуулаагүй. Би л банк болцоо гин даадаг. Тэгтэл тэр хүн намайг нэг ч удаа болцоонд авч яваагүй штэ гэд бодит амьдрал дээр байгаа жишээ бол өөр ээж болно. Гэхдээ сүнсний бодит үнэн бол ийм байна шүү гэж сахиусан зөвлөж байна. За толгой эргэлтийн тал дээр болохоор толгой эргэлт нь ерөөхдөө бол эгоны чанарын зүйл байдаг. Эгоны чанар буюу салалт хагцлыг урагшлуулдаг хүчин нөлөөнүүдийн нэг бол толгой эргэх. Ер нь толгой эргэж байна гэдэг нь сайнны шинж биш ээ. Та ямарваа нэгэн зүйлийг бүрэн ойлгоогүй байж болно. Ямарваа нэгэн зүйл дээр мэдээлэл дутуу байж болно. Гэхдээ тэр тухайн зүйлийг ойлгохгүй л нухаад толгой эргээс суугаад байвал ер нь буруутж байна гэсэн үг. Зүгээр л тэр тухайн зүйлийг энэ мэдээллүүд надад бүтэн мэдээллүүд байхгүй байна. Харин би энэ нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй байна гэд тэрэн дээр нь тогтоогоод тэрэн дээр нь орхиж болдог байгаа шүү гэж сахиусан зөвлөж जैन. За тэгээд ялангуяа ихэр төлөвийн харилцаа, хайр дурлалын тал дээр та зүрхээрээ чагнаж, зүрхээрээ шийдвэрүүдийг гаргах нь их чухал байдаг. Зүрхээрээ мэдрэмжээрээ те толгой тархины төвшөнд болохоор таал санхүү гаргаад байдаг, тэр хүн онгоц санхүү гарахгүй байна. Таал хичээл зүтгэл гаргаад байдаг, тэр хүн хичээл зүтгэл гаргахгүй байна. Таал араасангүйгээд тэр хүн араасгүйхгүй байна. Гэт энэ бол бодит ертөнцийн ийм байж болно. Яг логикийн төвшөнд бол ийм байж болно. Гэхдээ мэдрэмжийн төвшөнд энэ нь зөв санагдаж байна. Мэдрэмжийн төвшөнд та нөгөө хүнээсээ илүү хичээл зүтгэл гаргах нь яг мэдрэмжийн дотор те ингээд юм логикгүй гэ зүгээр л мэдрэмжээрээ зүрхээрээ мэдрэх юм бол зөв штэ, эрен зөв штэ, ингэх ёстой штэ гэсэн хоолой байж болно. За тэгээд нэгнээсээ суралцахын тулд нөхцөл байдлаас суралцахын тулд хайр суурьтайгаар хандах хэрэгтэй. Тэ одоо ямар ч нөхцөл байдалдайсан бэ? Одоо магадгүй ихэр төлн таны яраар тавьчлаа гэж үгүй. Тэгэх юм бол энэ нөхцөл байдал та уур хилэн, эго, хорлол, стресстэйгээр хандах юм бол омбо заван амтан би чамаас саллаа. Блоклоо чамтай дахиж харьцахгүй гэж болно. Гэтэл та хайр суурьтайгаар хандах юм бол за миний ихэр дөл юм да гэдэг ч юм. Ингээд арай нэг сонин шал өөр логикгүй юм шиг, тэнэг юм шиг сонголтууд мэдрэмжүүд орж ирж болно. Та гэхдээ тэр мэдрэмжүүдийг хөндлөх хэрэгтэй. Хайр суурьтай мэдрэмжүүдийг хөндлөх хэрэгтэй. Хайр суурьтайгаар л шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэгээд та хэрвээ хайр суурьтайгаар шийдвэр гаргахгүй байгаа бол өөртөө тулж ажиллах нэ, тий өөрийгөө ангаах нэ гэдэг зөвлөгөө гарч ирлээ шүү. 11:55 сахиусны тодорхойгоор гарч ирж байна. За би өөрийгөө шахаж нэмэлт мэдээлэл байгаа юм шигээр одоо яг өөрөөс нь шахаж нэмэлт мэдээлэл гаргаж ирэхгүйгээр уншлагын эхнийх хэсэг ингээд өндөрлөлөө. Тэгэхээр надад үнэхээр шүүслэг, үнэхээр зөв санагдаж байна. За тэгээд хөөе буруу штэ энэ гэж байгаа комментуудыг би ялах ханахыг хичээнэ. Тэгээ энэ тал дээр би өөрөө санагаалтай хийх хэрэгтэй байгаа. Тийм ээ уншлагын эхнийх хэсэг ингээд боллоо. Нэмэлтнийх нь хэсгээр нь болохоор харилцааны ирээдүй гэдэг ч юм уу те бас тэгээд таны асуултуудыг сайхан мэдэрч байгаад хариулж өгөх болно. За нэмэлтүүдийг мань авах юм бол коммент болон description дотор айгүй амархнаар авахаар би болон веб хөгжүүлэгч хоёр маань сайхан баймаа веб шинжилээд засварлаад бэлдээд өгсөн байгаа. Шууд аваад шууд үзэх боломжтой. За тийм байна. Тэгэхээр нэмэлтийг мань авах чинь бол туудахгүй нэмэлтээр мань бол зэн уншлах нь хангалттай санагцсан энэ чинь өндөрлөё гэж байгаа бол энэ хүртэл үзсэн үнэхээр их баярлалаа. Дараа хэмжлэгээр уулзъя. Баяртай. Групп номер 2 та turquoise ба 12-ын тоотой perseverance, earth element, газрын элемент, газар шор элемент гэдэг энэ хөзрийг сонгосон байна. За харж ивэл энэ чулуунаас нь өндөс ургаж байгаа мэт зурагтай байна. Маш их юм чулуу, металлын зурагтай. Turquoise нь номин ногоо гэдэг чулуу байхаа
Би Монгол нэршлүүдээ сайн мэдэхгүй байгаад байна. Perseverance гэх нь болохоор тэсвэр төвчээр даван гараад туулах төвчээр гэсэн утгатай үг байгаа. За 12-ын тон мэдээж кармыг үйл юурыг бэлэгдэн, үйл юурийн цикл дуусахыг бэлэгдэн. За групп номер 2-ын сахиусан, групп номер 2 нь ямар сэдвийн талаар уншлага байх вэ? Энэ өсөрч гарч ирсэн. За нэмэлт төцөрнүүд харъя. Venus за нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа, чандарсан, гутарсан гэж харагдаж байна. Нэмэлт төзөрнүүдийг харъя. Тэгэхээр жахан сэтгэл хөдлөлийн асуудалтай, нормасын асуудалтай холбоотой уншлага байхаар харагдаж байна. За нэмэлт төзөрнүүдийг нь харъя. За үйл явдал тохиосон харагдаж байна. Хин нэгэнд чи өмнө харуулсан сэтгэлээ илчилсэн зүрхээ нээсэн. Гэтэ заавал романтик байдлаар биш. Гэтэ романтик байдлаар байсан ч болно. Хин нэгэн хүнд эсвэл хүмүүст өөрийгөө илчилсэн, харуулсан, үзүүлсэн. Тэгээд эргүүлээд одоо тотноцлыг аваагүй гэх юм уу? Одоо хиний хүнд одоо найзлыгээд сэтгэлээ нээдэг. Тэгээд тэгсэн чинь нөгөө найз нь найзлыг гэж бодож ирсэн сэтгэлийг нэгүүлж өгдөггүй гэдэг ч юм уу те. Ийм асуудал тохиолсон байгаа харагдаж байна. Групп номер 2. За энэ бол таны сүнсний хар шуун буюу нэг Dark Night of the Soul гэдэг тий. Ego death, эгоны үхэл гэж хэлэхээр жоохон муухай юу. Амар сонсогдож болцсошгүй. Гэхдээ эгоны өндөрлөгөөг эхлүүлэх зорилготой үйл явдлууд яг одоо таны амьдрал тохиож байгаа юм байна. Ерөнхийдөө бол яг томоохон амьдралын үе мөч дээр ирсэн байна. Яг одоо амьдралд нэг онцгийн ч юм тохиохгүй, тохиож байгаа зүйлсүүд нонцгүй гэдэг ч юм уу тийм жоохон сөрөг сонирн байж болцсошгүй. Гэхдээ яг одоо болвол таны амьдралд чухал үе мөч ирсэн байна. Шилжилтийн үе гэдэг ч юм уу тийм чухал үе ирсэн байна. Одоо би хөзрнүүдийн голж байгаа хоёр үзрийн ялтчгүй Ace of Wands, The Devil хоёр байна. За энэ уншлагын мэдээлэл нь яагаад юм бэ гэж төвчрэлтэй гарч ирээд байна. Нэлээд их төвчрлийн энерги байна. Хүрдүүд нь төвжигдсэн, хэлээ гэсэн зүйлсээ залхисан, хэлээ гэсэн зүйлсээ хэлж чадахгүй болсон тий Ace of Wands. Хуучны токсик асуудал, хуучин токсик X, хуучин токсик донтолтын хамаарлын асуудлууд, алкоголизм, тэгээ тамхины хамаарал гэх мэт зүйлсүүд тохиосон байгаа харагдаж байна. Ерөөсөө энэ зүйлсийг ангаацсан штэ, болцсон штэ гэж бодсон байсан ч юм байхгүй. Нөгөө асуудал нь дахиад зэдэрсэн гэдэг ч юм уу тийм. Одоо хин нэг хүнтэй найзалж исэн бол тухайн хүн одоо өөрчлөгдсөн, өөр хүн болцсон, шинэ хүн болцсон гэж найдаж исэн бол гинэт гинтэн чаашийн сайхнаас хуучин зан харашангаа гаргаад эхэлсэн гэр бүлийн нөхцөл дээр байж болно. Санхүү дээр ч гэж болно. Энэ бол ерөөсөө юун дээр ч гэж болно. Гэтэ голцоо таны амьдрал дээр яг ондоо сэтгэл готрлын гэсэн юм мэдрэмж нэлээд зөнхөлж байгаа харагдаж байна. Тийм өөрийгөө яаж нэгээд өөрийгөө яаж үнэнчээр илэрхийлээ зүрхээ дэлгээд ерөөсөө үр дүн гарахгүй байгаа, үр дүн харагдахгүй байгаа. Хэцүү нөхцөл байдал мэдрэгдэж байна. За тэгээ нөхцөл байдлыг гаднаас нарах юм бол тий том зураглалаар нарах юм бол бүх зүйл окей байгаа юм шиг нь бас жоохон ядаргаатай санагдаж байна гэж хэлж байна. Гаднаас нь та өөрийнхөө нөхцөл байдлыг бусдад тайлбарлаад хэлэх юм бол бусдад хүмүүс болохоор окей байгаа юм биш үү, бүх зүйл гоё байгаа юм биш үү, харин ч болж байгаа юм биш үү гэж хэлэх гээд байдаг. Тэгээд тийм болохоор бас бусад хүмүүстэй ярилцах ойлголцох жоохон хэцүү. Дотор ер нь нэлээд төвжигдсэн эмоцуд, мэдрэмжүүд баггүй байна, төвжигдсэн өгнүүд
баггүй ойлгохдохгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байна. За тэгээд энэ нөхцөл байдлыг давж гарахын тулд яалтчгүй жахан ганцаараа байх шаардлагатай. Тэгээд ганцаараа тунгаах өөрийнхөө гүнлүүл орох шаардлагатай. Энэ хариултууд нь таны дотор гүнд байгаа. Гүний мэдрэмж дотор байгаа. Сэтгэл хөдлөлийн дотор мэдрэмжүүд байгаа. Хамаг хариултууд нь байгаа. Гарц гаргалгаанд байгаа гэж харагдаж байна. За Necronomicon гэж жоохон хүн сэдвүүдийг хөндөөлдөг. Тэгэхээр нэмэлт хөлрүүдийг суглая. За Nine of Torches, Three of Beakers доош харсан. Six of Beakers доош харсан. Хүмүүсийн хил ам таны өөртөө итгэл нөлөөлсөн байгаа харагдаж байна. Та өөрөө үгүй гэж бодож болно. Гэхдээ шууд анхны реакцаар үгүй штэ гэж болно те. Гэхдээ жаахан мэдрэмжээр чанаас суугаад үзэх юм бол яг хүмүүсийн сөрөг хил ам атаждоо тань нөлөөлсөн байна. Тэгээ таны өөртөө итгэл нөлөөлсөн байна. Ер нь бол бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй байх хэрэгтэй. Бусад хүмүүсийн муухай хэл амыг тоохгүй байх хэрэгтэй гэдэг. Ер нь хүн болгол мэдэнтэй хүн болгол бусдын энэ атаждыг тоохгүй өөртөө наахгүй хэрэгтэй. Тэг бүгд мэднэ. Гэхдээ танд бол наалтцсан байгаа. Тэгээ та ч гэсэн энийг гаднаа уг нь л мэдж байгаа. Тэгээд та өөрийгөө болохоор их хангалттай confident, хангалттай өөртөө итгэлтэй, хангалттай сэтгэл зүйч ярьж явдаг. Талан дасгалаач хийдэг, нэлээд хүчтэй, мундаг хүнштэй, өөдрөг хүнштэй гэж өөрийгөө боддог байж болно. Гэхдээ яг үнэндээ бусдын энэ муухай сөрөг хил ам, сөрөг үзэл бодлого тань айгүй хүчтэй нөлөөлсөн байна. Тэгээд энэ ерөөсөө асуудлын гарц гаргалгаа болон зангилаанд энэ бусад хүмүүсийн сөрөг үзэл бодол татааждөө хил ам тэг ингээд инээлдэж таны араар ярих энэ үзэгдэл нөлөөлсөн байгаад харагдаж байна. За тэгээд энэ нөхцөл байдлаас яг яаж гарах нь ойлгомжгүй. Яаж өөрийгөө батлах нь ойлгомжгүй те. Яаж тэр таны ингээд муулаад байгаа янз бүрээр хэлээд байгаа хүмүүст яаж өөрийгөө зөөр ойлгуулах нь ойлгомжгүй. Их л юм хэцүү зангилаантай мэдрэмж үүссэн байгаа харагдаж байна. За одоо энэ зангилаатай мэдрэмж дээр нь сайхан зөвлөгөөг харж өгье. Яаж ангаах юм бэ? Ийм ухаан зангилаа үүссэн байна. Яаж ангаах юм бэ? Яаж хандах юм бэ? Pervasive. За тэгэхээр энэ нь баталгаа хараадах. Temerity гэнэ үү? За нэмэлт хөзөрнүүдийг харъя. Freedom of location, quick symbols. Энийг авчи. Fortune. За хэд хэдэн мэдээлэлүүд гарч ирж байна. Нэг том нь энэ олон хүмүүс гэдэг ч юм уу те яг одоо иргэн тойронд нь байгаа хүмүүс таныг муулаа тантай ачааддуудтай атааждуудтай харьцаад тантай муухай харьцаад байгаа нь бол яг үнэндээ тийм чухал зүйл биш. Танд тэгж амар нөлөөлж байгаа зүйл биш. Энэ нь гэхдээ дээр үед хизээ нэгэн цагт хин нэгэн дотны найз эсвэл романтик хосын хүн ямар ч хэлсэн нэлээд дотн харилцаатай байсан хүн таны араар муулсан гэдэг ч юм уу, танаас орвсон гэдэг ч юм уу те. Нэлээд дотн харилцаатай байсан ямарваа нэгэн best friend хин нэгэн хүн. Магадгүй нэлээд дотн гэр бүлийн гишүүн, ихч гэдэг ч юм уу, ихч ах гэдэг юм дотн харилцаатай байсан хүнтэй асуудал үүссэн байна дээр үед танд. Тэр хүн нэлээд дотнойсон хамгийн байнга цагийг хамт өнгөрөөдөг те. Байнга хамт байдаг. Тэгээд энэ хүнтэй холбоотой шархнууд үүссэн байна. Танд ч тэр нөгөө хүнд ч тэр тий. Тэгээд яг хэний буруугаас вэ гэдэг нь бол ойлгомжгүй. Тэгээд шарх үүснээс болоод хоёр нэгэндээ муу муухай зүйлсийг хийсэн байж болцсошгүй. За тэгээд муу муухай зүйлс нь ямар ч бүр юм амар юм том хэмжээний араар утгалалт бол биш байж болно. Зүгээр юм нэгнийхээ нууцыг дэлгэх гэдэг ч юм уу эсвэл
амлсан амлалтанда хүрэхгүй байх гэдэг ч юм уу, эсвэл хөсөр хаях гэдэг ч юм уу те. Тантай нийлгээ болоод өөр хүмүүстэй нийлээд алга болох гэдэг ч юм уу. Ингээд иймэрхүү төрлийн жоохон жижигхэн юм шиг санагдах боловч яг хүний сэтгэлд бол үнэхээр хүн дээр тусдаг юм асуудал хий нэг үнтэй тохиолсон байна. Яг нэг нэр заасан тодорхой хүн байгаа. Тэгээд мэдээж нэрийг би таран уншлагаар гаргаж ирч чадахгүй. Тэгээд энэ хүнтэй холбоотой асуудал нь шарах болоод үлдсэн учраас энэ шарах нь нэг энергийн цэник таны сүнсэнд суучингууд тэр энергийн цэник нь байн олоодод дараалж тавтагдаад байдаг. За тэр цэнийг та ангаахгүй өөгшөлөд байвал үржээд байдаг. Ийм муухай асуудал байгаа. Тэгэхээр тэр дээр үед хий нэг хүнээс авсан шарах цэник нь одоо хүртэл ийм олон хүмүүсийн хил ам гэдэг ч юм уу, хатааждөө гэдэг ч юм уу ийм асуудал болоод манифестлэгдсэн байгаа л тэр юм байна. Тэгэхээр яг энэ асуудлын цэнийг нь ерөөсөө тэр дээр үеийн дурсамжтай холбоотой байгаа даа. Тэр дурсамжийг ангаавал энэ нөхцөл байдал илаашрах боломжтой. Энэ тэр дээр үеийн тэр дурсамж тэ энэ тэр цэнийг авсан дурсамж, шархны цэнийг авсан дурсамж энэ нь ерөөсөө хамаг энэ юу зангилааны голтон байгаа даа. Энийг л ангаах хэрэгтэй. За тэгээд ерөөсөө энэ нөхцөл байдлыг ангаах цаг нь дөгчөж юуг ангаах гэж байна. Энийг ангаасны дараа та үнэхээр хэрэгчлөөтэй болох болно. Юуг ч хийх хэрэгчлөөтэй болно. Яагаад гэвэл одоо хийж байгаа зүйлсүүд нь жоохон бусдын үзэл бодол яах вэ? Тэр хүмүүс намаа яаж бодох вэ? Ингэч болоод тэгч болоо гэх баг зэрэг өөртөө итгэл үл итгэх байдал буюу insecurity гэж илрээд байгаа тийм. Тэгэхээр энэ insecurity-г ангааснаар жихнээсээ өөртөө итгэлтэй болоод асар их юу болно? Их манифестийн хүч чадал нь эргэж орж ирнэ. За манифестийн хүч чадал нь эргэж орж ирээд та нэгт ямар ч ажлыг яаж байдлаар хийж чаддаг болно. Айгүй эрхчлөөтэй болж ийн гэсэн үг тийм. Энтерпренеур магийн болж ийн гэсэн үг. За энийгээ дагаад асар их хэмжээний санхүү бас орж ирнэ. Санхүү, нэр хүнд гой зүйлсүүд орж ирэхээр байгаа харагдаж байна. Энэ бол амлагдсан байна. За тэгэхээр энэ асуудлыг орхих биш. Заавал ангааж өгөөрэй. За тэгээ угаасаа ангаахгүй л ийм жоохон dark night тавтасаа буюу жоохон депрессний байдал үргэлжилсээр л байхаар харагдаж байна. Яг үнийг хэлэхэд энэ асуудлыг ангаахгүй байхын аргагүй харагдаж байна. Тэгээ яг хурдан ангаагаад хурдан шагналаа ах уу эсвэл удаан гэж зунгаарлалтан байж ангаах уу гэдэг нь бол таны мэдлийн нэг хэсэг мөн. За тэгээ хэрвээ мэдээж амар хүсэх юм бол энэ асуудлыг бүр хав дараад тэгээ одоо янз бүрийн алкоголоор гэдэг ч юм уу, шоозенгенер гэдэг ч юм уу, өөр зүйлээр өөргөө сатаруулсаар хагаад энэ асуудлыг бүр хав дарж мартах боломж бол байгаа. Гэхдээ та тэгж мэдрэмжээ хав дарах төрлийн хүн байх магадлал бол бага харагдаж байна. Тэг бол биш гэхдээ бага харагдаж байна. Тэр замыг бол би огтоос санал болгохгүй. Хичнээн одоогийн мэдэрж байгаа мэдрэмж одоогийн байдал нь хэцүү хүнд байгаа ч гэлээ. Та яах хэрэгтэй энийгээ мэдэрсээр л байх юм бол яаж иж байгаа л хизээ нэгэн цагт ангаахтах нь ойлгомжтой. Хэрэв мэдрэхээ болчих юм бол энэ цэнийг тавьж явуулаад ангаах боломжгүй болчихрал гэсэн. Тэгээ дараагийн удаа ангаахад заавал ингээд дахиад буцаад ийм орох гэдэг ч юм уу. Ухаж гаргаж ирэх шаардлагатай болж байна гэсэн үг. Яг одоо бол энэ асуудал аль хэзээ ухагтад гараад ирсэн, ангаахад бэлэн болцсон, сайхан ил болцсон байж байгаа байдалтай байна. Тэгэхээр энэ мэдрэмжийг битгий тавьж явуулаарай. Сайхан эм урж аваад, сайхан шархаа мэдрээд тэ ангааж өгөөрэй гэж зөвлөж байна. Тэгээд араас нь зөндөө шагналууд орж ирэх гэж байна. Энэ ерөөсөө шархыг ангаахын гол утга нь ягаад таныг сахиусууд нь шархыг ангаагаарай гэдэг эмор болоод идэг вэ? Тэгэхээр тэр эморохтой чухал нь биш, зовхтой чухал нь биш. Тэр зовлонг тавьж явуулснаар, тэр зовлонг ангааснаар араас нь орж ирэх зүйл нь үнэхээр хайран гоё. Тэг ингээд амсах шаардлагатай үнэхээр гоё чамин зүйлсүүд байдаг учраас сахиусууд нь таны зовлон, таны муухай мэдрэмжийг мэдрүүлэх гэдэг ингээд жоохон шахаад байдаг тал байгаа. За энэ хоёр зүйлийг санаарай, бити мартаарай. Энэ хоёр сайхан зүйлс таны амьдралд орж ирэхгээл ийм зүйл тохиод байгаа юм байна шүү. Мэдрэмжээ цэнийг ангаахны дээр үеийн дурсамж байна тийм. За тэр уншлагын энэ ингээд боллоо. Нэмэлтийг мань авахар болвол нэмэлтийг нь авах холбоос description бөгөө комент дотор нь байгаа. Нэмэлтээр нь бүгдээрээ дараагийн ялхмуудыг ирээдүй гэх мэт зөвлөгөөнүүдийг нь харж өгье. За нэмэлтийг авах гэж байгаа бол туудахгүй нэмэлтээр маань уулзъя. Уншлагын энэ өндөрлөх гэж байгаа бол үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Group номер 3 уншлагад автаарнаар л. За та Super 7 Direction Alicia Star гэдэг 20 тоотой. Энэ маш үзэсгэлэнтэй, нууцлагдмал, далд ертөнцийн нэрхтээ, хүчтэй нэрхтээ чулууг сонгосон байна. За замчлал чиглүүлэг гэдэг гэсэн утгатай хөзрийг бас авсан байна.
За юу түрүүнд сахиусан танд ямар сэдвийн талаар мэдээллийг хүргэж өгмөр байна вэ гэдгийг бүгдээ харж эхлэе. За групп номер 3-ын сахиусан ямар мэдээллийн талаар ямар сэдвтэй мэдээллийг хүргэмээр байна вэ? За нэг өдөр нисэж гарч ирж байна. House 11. Сүнслэг аян замнал, зөв зав, хувь заяаны аян замнал, найз нөхөд, нийгэм дэх байр суурь. Олон хүмүүсийг хамарсан сэдвэр байх болно. Хумхын ордын нэр бас орж ирж байна. Cardinal шин зүйлийг эхлүүлэхгүй байгаатай холбоотой сэдвэр уншлага байх болно гэж хэлж өгч байна. За энэ сэдвээр нь хөзөрнүүдийг нь харъя. За хөзөрнүүдийг авахгүй байна. Devil хамгийн ихний үзэр гарч ирж байна. King of Wands. За. Энэ хөзөр яг энэ декэн дээр Holographic Tarot гэдэг энэ декэн дээр ийм хоёр илүү үзэр байдаг. Энэ хоёр илүү үзэр нь өөрсдөө та өөрийнхөө замыг өөрөө бүтээнэ. Энэ уншлагын таны төлөлтийн хэрэгсэл юм аа гэж утгатай ийм хоёр үзэр байдаг. Энэ хоёр үзэр хоёулаа хамтдаа сүүлийн үзрээр гарч ирж байна. За энэ бол таны өөрийн бурханлаг чанар, гигэн чанарыг сануулж байна. Окей. За гэхдээ уншлагын эхнийх нь үзэр Devil гарч ирснийг анжуулахгүй. Тэгэхээр групп номер 3 маань та үүлийн өрийн харилцаанд холбогдсон байж болзошгүй. Яг одоогийн байдлаар үүлийн өрийн харилцаа, үүлийн өрийн нөхцөл байдалд холбогдчихсан байж болзошгүй. Үүлийн өрийн харилцаа гэдэг нь ерөөсөө бид нар аян замнал хувь заяаныхаа замнаасаа хэтэрхий хазаангууд үүлийн өрийн чанартай хүмүүс бидний амьдралд орж ирээд буцаага зөв замлуун жаахан ширүүн бөгөөд хэрцгий байдлаар оруулах гэж үздэг. Бидний бүр нэлээд буруудчихсан байгаа сонголтууд хэр аюултай вэ гэдгийг жаахан чангаар харуулах зорилготой байдаг. Тэ одоо жишээлбэл хин нэгэн хүн юу гэх юм те буян хураахын тулд өөрийгөө золиослох шаардлагатай гэсэн сонголтыг гаргасан байж болно. Тэгээ хэрвээ энэ сонголт нь тэр тухайн хүний хувь заяас нэгтрхий гажсан байх юм бол энэ хүнийг буян хурааж байгаа юм чи золиосоо сайн гаргана эцтэй гэж ёстой тултал нь золиосын хийлгүүлдэг тийм. Үнэхээр бүр золиох гэдэг одоо гэх юм аашин бүр нэлээд хохироодог золиосын шин чанартайгаар хохироодог бүр бүхий л байдлаар нь хохироож өгдөг ийм хүн амьдралд нь орж ирнэ. Энэ амьдралд орж ирж байгаа хүнийг үүлийн өрийн хүн гэж хэлнэ. Яагаад үүлийн өрийн хүн гэж байгаа вэ гэхээр мань хүний таны золиос буюу хувь заяанд нийцэхгүй сонголтыг гаргасан нэг нь тодруулж харуулж өгөх зорилготой. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлийг та зөв сонголт гэж бодсон. Гэтэ тэр сонголт нь яг үндэ буруу сонголт байгаа. Та буруу зүйлийг амьдралдаа манифестлээд авах юм бол тэр тухайн буруу зүйл ямар буруу зүйл вэ гэдгийг бүр үнэхээр чин сэтгэлээс нь тултал нь харуулж өгөхийн тулд ийм үүлийн өрийн хүмүүс орж ирдэг таны амьдралд. Орж ирдэг байгаа. Ийм нөхцөл байдлыг одоо тань тохиолсон байна. За тэгээд энэ нөхцөл байдал таны одоо байгаа нөхцөл байдалд ганцхан биш олон хүн хамааралтай байж болно. За дарга хүн хамааралтай байж болно. Дарга эсвэл одоо лидер маягийн хүн хамааралтай байж болно. Одоо найз нөхдийн дунд нэгэн лидер гэж явдаг бол энэ хүн хамааралтай байж болно. Тэгээд энэ лидер нь яг жинхэнэ лидер биш жоохон дарангуулагч чанартай хүн байна. За тэгээ бас ажлын талбар байж болно. Ажил яг хувь заяаны дагуу зөв ажиллаа хийж байна гэж боддог. Гэтэл тухайн ажлынхаа дарга нь бүли гэдэг ч юм уу те дарангуулагч маягийн дарга биш дарангуулагч маягийн хүн таарсан байж болно. Жохон хүнд уншлага болж байна. За нэмэлт хөзөрнүүдийг харъя. За тэгээ бас зарим сонснууд илүү хурдан илүү ихийг бүтээмээр байдаг учраас
Дэлхий дээр мэдлэгтэй илүү их зовлоныг амсъя, тэ энгийнээс илүү зовлоныг амсъя гэж хэлээд ирдэг. Та тийм төрлийн сүнс байна шүү. Тэ ингээд юу одоо сүнснийхээ ертөнцийн их өндөр хэрэгэн зэрэгтэй их өндөр чадaltaй байсан учраас өөрийгөө сорих гээд дэлхий дээр мэдлэгтэй энгийнээс илүү их зовлоныг үүрээд ирсэн сүнс байна шүү. Хаяа. За энэ кармик үлийн үрийн зүйл бол өөрчлөгдөхгүй гэдэг мэдээлэл орж ирж байна. King of Wands, King of Pentacles хоёр гараад ирсэн байна. The High Priestess. За яг энэ нөхцөл байдал бол таны манифестийн нөлөө юм аа. Тэ та бол өөрөө гигэн чанартай бийт юм аа. Та хүчтэй юм аа гэдэг дээр нь дахиад энэ бол таны манифестийн чадрын зүйл, таны нөхцөл байдал таны гарт байгаа, бүх хүч чадал таны гарт байгаа гэсэн хүзэр ингээд энэ гурван хүзэр хамтдаа гарч ирж байна. За King of Wands дарангуулагч яг дарангуулыг үйлдээд байгаа гол хүн нь гал орттой хүн байж болно, шараа орттой хүн байж болно, хоёулангийнх нь нийлбэр орттой хүн байж болно. Тэ матар өхөр охин, арслан хонь нум. Тэгээд энэ ордууд нь нарны орд дээр нь, сарны орд дээр нь, мандалтууд дээр нь байх боломжтой. Ангараг дээр нь бас байх боломжтой. Ийм хөө оролцоотой байна. Тэгэд энэ хүн яг амраа малан өгнө гэж амладаг боловч тэгдэггүй. Харин ч сэргээр их хэмжээний үмэн үл амар амгалан тийм саман, үмэн самуу гэдэг лөө. Докторгүй байдлыг авчирдаг ийм хүн байна. За. Ten of Pentacles. За. Тэгэд энэ нөхцөл байдал дээр та өөрийгөө батлах шаардлагатай болсон. Өөрийгөө зөв юм хийж байгаа, таны зөв гэдэг ч юм уу те эсвэл ийм их дээрлэлтэй ямсах шаардлагагүй гэдгээ батлах шаардлагатай болчиход байгаа. Гаднаасаа болохоор гэхдээ яг үндэ сүнсний төвшөнд бол батлах юм нэгч байхгүй, батлах шаардлагатай ганц зүйл байхгүй. Тэгээд баталгаа нь алстаа ирэх болно. Тэгээд үр шим нь алстаа ирэх болно. Тэгэхээр та одоо энэ нөхцөл байдлаас үр шим болон баталгааг болон өөрийгөө prove хийх, өөрийгөө бусдад батлах, өөрийгөө буруугүй гэдгээ батлах, өөрийгөө зөв гэдгээ батлах, өөрийгөө зөв юм хийж байгаа гэдгээ батлах. Энийг бол одооноос авах бол баг боломжгүй гэж харагдаж байна. Алстаа бол ихтэй орж ирнэ. За Six of Pentacles, Seven of Wands гараад ирсэн. Тийм та ерөөсөө өөрийнхөө талдаа хариуцлагатай байхад болно. Хариуцлага алдаж болохгүй. Заавал хариуцлагатай байх хэрэгтэй. Амлсан ёсоо биелүүлнэ, гэрээнийхээ дагуу зүйлсээ биелүүлнэ, яг хийх ёстой зүйлсээ хийн. Хариуцлага алдаж болохгүй. Хичнээн хариуцлага алдахгүй байснараа илүү хохирогч гэлээ, хохирч болгоч гэлээ, илүү муу харагдах гэлээ. Тэр зүйлсийг үл тоогоод зүгээр л зөв зүйлийг хийх хэрэгтэй. Өөрийнхөө хувьд шударга байх хэрэгтэй. За тэгээд энэ үлийн үрийн кармын асуудал ерөөхдөө бол иргэн гэж байхгүй. Энэ зүйл энэ чигээрээ байх болно. Тэгэхээр хий нэгэн хүнийг та өөрчлөгдөхийг хүлээж ивэл өөрчлөгдөхгүй. Энэ ажлын талбар өөрчлөгдөхийг хүлээж ивэл өөрчлөгдөхгүй. Тантай зөөлхөн ханддаг болохыг хүлээж ивэл өөрчлөгдөхгүй. Тийм зүйл тохиохгүй. Энэ зүйл ерөөхдөө бол өөрчлөгдөхгүй гэж харагдаж байна. За энэ ч бас та өөрөө жаахан зөрүүд хандж байгаа шүү гэдгийг сахиурсан хэлж байна. Та энэ сонголт яг нэг ийм л байх ёстой шүү дээ гэдэг юм сонгосон өөрөө жоохон зөрүүдэлж байгаа сонголт тань байна. Энэ сонголтуудынхан нэг нь энэ сонголт нь ямар сонголтын дээр групп номер 3 маань зөрүүдлээд байна. Temptation. Think carefully about the situation. Болгоомжтой байх ёстой. Одоо сэтгэл юу хүсэж байгаа тэрийг сонсож болохгүй. Зөвхөн оюун ухаан бодол логикоор л хандах ёстой гэдэг энэ сонголт, энэ үзэл бодол нь буруутаад байна. Сэтгэл нь болохоор амраач гэдэг. Эсвэл сэтгэл нь болохоор болио энэ хүмүүс онцгүй байна гэх гээд хэлээд ахт нь та юм болгоно сэтгэлээрээ хандаж болохгүй шүү дээ. Сэтгэл чинь тэнэг байдаг үстэй. Сэтгэл чинь барьцгүй үстэй. Би логикод авах хэрэгтэй гэд бодож байгаа нь энэ сонголт нь энэ нөхцөл байдал төрөгжээ.
Та энэ дээр амар зөрүүдэлж байгаа гэж харагдаж байна. Энийгээ тавьж явуулах хэрэгтэй. Тэгээ сэтгэлийгээ сонсдог болох хэрэгтэй. Хаяа нэг үнэхээр ингээд чиний сэтгэлээсээ хиймээр байгаа зүйл гарч ирдэг те. Энэ зүйлсүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ энэ хийж байгаа зүйлсүүд нь шудрагл байвал болж байна. Тэ шудрагл байх хэрэгтэй. Яг шудраг усны дагуу өгөө амааны хуулийн дагуу үнэнч шудраг байх хэрэгтэй. Тэгээ шудраг хүрээнийхээ дотор болвол юу та хийх ёстой нь хийдэг эрх чөлөө байх хэрэгтэй. Зүрхээ сонсох хэрэгтэй. Зүрхээ дагах хэрэгтэй. Одоо бидний мэддгээр бол жоохон мангар байх хэрэгтэй гэж хэлээд байна тийм. Яагаад гэвэл бидний хүний тарих хязгаарлагдмалдаг. Энэ насаар хязгаарлагдчихдаг. Энэ насны дурсамжаар хязгаарлагддаг. Харин зүрх гэдэг зүйл маань болохоор бүх насны дурсамжийг хадгалсан байдаг. Бүх насны мэдлэгийг хадгалсан байдаг. Та тэгээд зүрх мэдрэмж гэдэг зүйлийг сэтгэл хөдлөлтөд оноороод иж болцсошгүй. Сэтгэл хөдлөл гэдэг нь болохоор төрхөн зургийн хөөрөл гэх мэт зүйлсийг сэтгэл хөдлөл гэж ярина. Ийм их гинт тогтсон хүчтэйгээр гарч ирээд догтлуулаад дуустдаг зүйл нь сэтгэл хөдлөл гэж ярина. Тэгээд сэтгэл хөдлөл бол яг жигнэсээ тарцгүй зүйл бол мөн сэтгэл хөдлөлийг ихэнхдээ сонсох шаардлага бол байхгүй. Харин мэдрэмж гэдэг нь яг бүхий л биеэр ингэж мэдрэгдсэн, илүү гүнд тайвнаар мэдрэгдсэн ийм чимээгүй хоолойг мэдрэмж гэж ярина. Яг ингээд энэ зүйл зүг байна да, энэ зүйл буруу байна да гэдгийг ингээ хэлж өгдөг мэдрэмж. Энэ нь өөрөө таны бүхий л нас, бүхий л ертөнц гараг дээр байсан наснууд, бүхий л дэлхий дээр байсан наснууд бүгднгийнх нь мэдээллийг таны зүрх хадгалсан байдаг. Тэгэхээр зүрхнээс илүү ухаантай зүйл байхгүй. Тийм учраас тоноос ирэхэд бол жоохон зүрхийг сонгоорой. Тэгээ сэтгэлээ сонгоорой. Тэгээ жинхэнэ хайр, жинхэнэ амьдрал, жинхэнэ гоё яг мөрөөдлийн сайхан амьдрал гэж юу вэ? Энийгээ хөөгөөрэй. Энэ нь тэнэг зүйл биш. Энэ тэнэг мөрөөдөл биш, хийм мөрөөдөл биш. Энийгээ хөөгөөрэй. Үүний араас явах юм шүү. Тэгээд энэ таны яг мөрөөдлийн амьдрал, мөрөөдлийн харилцаа гэж юу вэ? Энийгээ яг одоогийн бодит байдалтайгаа тулгаад ялгаанууд нь юу вэ гэдгийг олж хараад тухайн ялгаанууд дээр нь ажиллаж эхлээрэй гэж зөвлөж байна. За ингэж явах юм бол маш хурдан энэ үеийн үрийн харилцаанаас үеийн үрийн нөхцөл байдлаас та суллагдах болно. Чөлөөлөгдөж өгөх болно. Энэ тэгээ таны дэлхийд ирсэн утга учир аян замнал таны сурлагатай сүнсний сурлага хөгжилтэй маш холбоотой мэдээлэл байна. За энийгээ сурснараа та магадгүй ихэр төлөлийн аян замналтай ахиц гаргаж болж гин тэ. Сүнсний хувийн санхүү дээр ахиц гаргаж болж гин. Эрүүл мэндийн талбар дээр ахиц гаргаж болж гин. Ажлын амьдралын таашаал, амьдралын чанар дээр ахиц гаргах боломжтой хэмжээний ийм том зөвлөгөө орж ирсэн байна шүү. Энэ зөвлөгөө тэлэр заавал дагаарай гэж би зөвлөе. За тэр уншлагын эхнийх хэсэг ингээ сайхан бүрэн бүтэн боллоо. Одоо нэмэлт рүүгээ оръё. Хэрвээ нэмэлт гэдэг зүйл байхгүйсэн бол уншлагын хэмжээний өндөрлөлөө дуусч байгаа. За нэмэлт нь болохоор description буюу comment згоос авах, хурдан авах боломж холбоос нь бэлэн байж байгаа. Шууд аваад шууд үзнэ. За нэмэлт дээр нь болохоор би таны дараагийн алхмуудыг харж өгье. Дараагийн алхам ирээдүй бас тэгээд сахиус нүүр бас юу гэж хэлмээр тэр мэдээллийг нь авч өгөх болно. За хэрвээ нэмэлтийг минь авах гэж байгаа бол туунтахгүй нэмэлтээр минь уулзъя. Хэрийн уншлагыг энэ өндөрлөх гэж байгаа бол цагийг хамтдаа өнгөрөөснөд хэрэг баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.